Эдтэй хичээлийн бүх сэдвийнхаа нэгдсэн дүнг багш хэрхэн харах талаарх зааврыг та бүхэнтэй хуваалцах гэж байна. За юуны түрүүнд багш өөрийнхөө эрхээр нэвтрэн орох хэрэгтэй. За дараахын гарч ирсэн цэснээс аналитик буюу дүн шинжилгээ гэсэн хэсэг рүү нэвтэрч орно. За ингээд нэвтэрч ороход тухайн ангийн бүх үтсэн сэдвүүд энд харагдаж байна. За ингээд наривчлууд нь басан хичээлийн сэдв болгоноор энд харагдана. За сурагч нэг бүрээрээ сэдв болгон дээр ямар дүнтэй гарсан байна вэ гэдгийг энд бас харагдаж байгаа. Ямар болцлыг хангасан байна вэ гэдгийг зургаар энд харагдаж байгаа. За ингээд энэ дараагийн энэ хэсгээс дата татах гэсэн энэ хэсэг байна. Энэ хэсэг дээр дараад за ингээд ангийнхаа бүх хүүхдийг бүх хичээлээр нь мэдээлэл татах боломжтой. За ингээд татсан мэдээллээ энэ Excel файл дээр хараад ингээд анализ хийхэд бол маш ойлгомжтой энгийн болно.